Сайн байцгаана уу архитектор Батчир байна. Миний бие та бүхэнд биемийн талаар товчхон ойлголт өгөх зорилгоор бага хэмжээний материал бэлтлээ. Тэгэхээр энэ бичлэгийг барилга байгууламж болон барилгын салбартай холбоотой хөрөнгө оруулагч, захиалагчаас ахуулаад зураг төсөл зохиогчид, барилгын материал үйлдвэрлэгчид, барилга угсралтын компаниуд гээд бүхий л хүмүүс үзхийг хүсэж байна. Та биемийн талаар сонссон байж магадгүй. Бием нь барилгын салбарт өргөн хэрэглэгддэг нэр томьёолол ба Building Information Modeling буюу барилгыг мэдээлжүүлэн загварчлах гэсэн утгатай үгийн товчлол байгаа. Тэгвэл BIM гэж юу вэ? Товчхон хэлэхэд BIM гэдэг нь барилгыг виртуал орчинд барих процесс юм. Уг процессын гол зорилго нь бүх талын оролцоотой барилгын нэгдсэн нэг мэдээллийн сан бүрдүүлэх байгаа. Тэгэхээр бүгдээрээ уг процесс хэрхэн явагдгийг авч үзцгээе. Илүү бүтээмжтэй, илүү чанартай, илүү үр ашигтай барья. BIM процессын тусламжтай хийгдсэн төсөл нь барилга угсралтын явцад тулгарч болох бүхий л асуудлыг урьдчилан харж шийдэх боломжийг олгодог. Үүнд барилга угсралтын явцад дагаж мөрдөх стандарт болон технологиг тодорхойлох, барилгын материал үйлдвэрлэгчид нийлүүлэх бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, цаг хугацааг наривчлан зааж өгөх, барилга угсралтын наривчсан календарьчилсан график гаргах боломжийг олгодог. Учир нь барилга угсралтанд шаардлагадах барилга бүтээц, халаалт салхивч, холбоо тохиолол, цэвэр бохир ус гэх мэт мөн барилга архитектур, ерөнхий төлөвлөгөө, ландшафтын ажлын зургийг зохиогчид маань хамтарч барилгын нэгдсэн нэг мэдээллийн сан бүрдүүлэх болно. Уг мэдээллийн сан тухайн төсөлд шаардлагадах дулаан техникийн тооцоо, барилга бүтээцийн тооцоо, гэрэлтүүлгийн тооцоо, халаалт агаар сэлгэлтийн тооцоо гээд бүхий л чиглэлийн тооцоо хийхэд тусална. Эдгээр тооцоонуудын тусламжтай олон тооны хувилбар үүсгэснээр ашигтай хувилбарыг сонгож барилга угсралтын технологи болон материалын төвөр, төслийн нийт төсөвт өртөг зэргийг тооцох боломжтой. Эцэст нь бүхий л чиглэлийн ажлын зургуудыг нэгтгэж, угсралтын явцад гарах эрсдэл, алдаа дутагдлыг хянаж, засвалснаар хөрөнгө оруулагч таны төсөл, зураг төслийн шатанд алдаа дутагдaltaгүй батлагдаж, бэлэн болох болно. Мөн бид BIM процесст барилгын материал үйлдвэрлэгчдийн зүгээс эрхлэн гаргадаг тухайн бараа бүтээгдэхүүний талаарх бүхий л мэдээллийг агуулсан ухаалаг элементүүдийг ашигладаг. Ингэснээр ажлын зурагт тусгагдсан бараа бүтээгдэхүүнийг ашиглах технологи, төвөр, үн үрдэг, суулгах, угсрах, хэсэглэл зэргийг өндөр наривчлалтай хийдэг. Үр дүнд нь хөрөнгө оруулагчдаа ажлын зурагт тусгагдсан бүхий л барилгын материал болон бараа бүтээгдэхүүний захиалгыг үйлдвэрлэгчдэд ажлын зургийн дагуу өгснөөр тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бэлэн болсон бүтээгдэхүүнийг тээвэрлэх болоод нийлүүлэх он сар өдөр цаг зэргийг наривчлан зааж өгөх боломжтой. Ингэснээр барилгын талбайн зохион байгуулалтыг ашигтай шийдэх, илүүдэл бараа бүтээгдэхүүн хадгалах, агуулах сав зэрэг үргүү зардал үгүй болохоос гадна тухайн бүтээгдэхүүнийг технологийн дагуу суулгах болоод барилга угсралтын ажил графикийн дагуу явагдаж дуусах боломжийг бий болгоно. Үр дүнд нь бид хамтдаа хурдан хугацаанд нэмэлт зардалгүй, хог хаягдал багатай, ашиглалтын зардал багатай, чанартай барилга барих боломжтой. Үүгээр BIM процесс нь дуусгар болохгүй ба тухайн барилгын ашиглалтын явцын ачааллыг хянах, нэмэлт өргөтгөл барих, цэргийн засварлалт хийх, бүр эсвэл технологийн дагуу нураахад гээд цаг үргэлж хамт байсаар байх болно. Эцэст нь гэж хэлэхэд сүүлийн жилүүдэд BIM процессын ач тусыг хөрөнгө оруулагчид болоод барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бүхий л чиглэлийн компаниуд ойлгож өөрсдийн ажил үүргийг илүү ухаалаг, илүү хямд, илүү хурдан явуулах зорилгоор ашиглаж байна.